Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За сургалтын менежерээс шалгалт хэрхэн үүсгэж шалгалтыг зохион байгуулах вэ гэдэг заавар зөвлөгөө видеог хүргэж байна. За сургалтын менежерүүд маань өөрсдийнхөө эрхээр нэвтэрч орно. За нэвтэрч орохдоо юун дээр анхаарах вэ гэвэл сургалтын менежерүүд маань person ID-тай эрхээр нэвтэрч орох юм байна. За одоо жишээ нь бол ингээ албаагч дотроосоо өөрийнхөө ингээ нэрний доотлолтой юм person ID-тай ийм нэвтрэх нэрээрээ сургалтын менежерүүд маань нэвтэрч орно гэсэн. За нэвтрээд орсны дараагаар зүүн гар талд байрлах цэснүүд дотор шалгалт хүндлэх гэсэн цэс байгаа. Түүн дээрээ дарахлаад шалгалт үүсгэх гэсэн цэс харагдаж байгаа. За шалгалт үүсгэх гэсэн цэсэн дээрээ дарахад дараах байдлаар ингэж харагдана. За ер нь бол яг нэг багшийн шалгалтын сангийн хэсэг яг адилхан шийдэж ингээд нэгдэж харагдаж байгаа гэсэн үг. За сургалтын менежер манд шалгалтаа материалаа тийм ээ одоо хоёр янзаар үүсгэж одоо авах боломжтой. За нэгэн талаараа өөрөө цоочноор материал үүсгэхэд бүрдүүлээд явах боломжтой бол нөгөөх нь манахаас бэлтжсэн байгаа бэлэн шалгалтын материалыг CMS-с татаж үүсгэх боломжтой гэсэн тийм хоёр сонголт байгаа. Бэлэн шалгалтын материал гэвэл. За тэгэнгүүт сургалтын менежер хэрвээ CMS рүү анх удаага одоо шалгалтын материал орж татгаж байгаа бол баруун дээд байрлах одоо нөгөө энэ профайл хэсэг дээрээ дараад хувийн мэдээлэл дээрээ дарж ороод за энд хэрвээ одоо нөгөө анх удаа орох гэж байгаа бол энэ дээрээ бүртгүүлэх гэсэн нэг юм туслууртай харагдаж байгаа. Түн дээрээ дараад CMS бүртгүүлнэ. За хэрвээ одоо хоёр дахь удаага ороод хэрвээ ахаад нөгөө орох боломжгүй байгаад тийм ээ нөгөө CMS-с материал татах боломжгүй харагдаад байх юм бол мэдээлэл засварлах туслуур дээр ахаад нэг дарна гэсэн үг. За ингээ мэдээлэл засварлаад ингээ шинжлэх дуусны дараагаар амжилттай гэсний дараагаар за миний сангийнхаа шалгалтын сан руугаа дарж ороод CMS шалгалтын материал татах гэсэн туслуур дээр дарж ороход бүх судлагдхонууд нь тань дээр харагдана гэсэн үг. За хэрвээ бүх судлагдхан харагдахгүй байгаа тохиолдолд нөгөө хувийн мэдээллээс саяны мэдээлэл засварлах гэдэг туслаараа дарах хэрэгтэй байна гэсэн үг. За ингээд таад маань харж байгаа. За одоо жишээ нь бол би одоо энэ судлагдхоонаас шалгалтын материал татчих авъя гэх юм бол ямар төрлийн шалгалтын материал татчих авах вэ гэдэг юмуд ингээд сонголтууд маань харагдана. За тэнгууд нь таад маань эндээс өөрийнхөө татаж авах зэрэг сонголтуудаас сонгож дарж орж байгаад тухайн одоо хадгалах авах тэр шалгалтынхаа материалыг сонгоод тийм ээ. За эндээс ингээд нэгээр нь хадгалаад явсан ч болно. Татах гэсэн төслүүд дээр дарангууд дараах байдлаар хаана хадгалах вэ гэдэг ийм чиглэлийг нь хийж өгнө гэсэн. За шийдэл би одоо сая 6 дугаар ангийн математикийн шалгалтын материал хадгалах гэж байгаа учраас шууд 6 дугаар ангиас сонгоод тэгээд шалгалтынхаа хичээлийнхаа судалгааныхаа нэрийг сонгоод ингээд хадгалах төслөөр дарна гэсэн. За ингээд хадгалахад итгэлтэй нөгөөд нь тим гэдэг дарангууд ингээд бүртгүүлээ гэдэг ингээд ороод ирнэ. Үүний дараагаар тань дээр ийм байдлаар харагдана. За ингээд одоо математикийн судалгаагаа ороод ирлээ үүсний хэлгээ ийм материалыг хадгалсан байна гэдэг. Ийм 40 асуултад даалгавар хадгалчаа өнөөдөр хадгалчаа гэдэг хугацаатайгаа дээрээс нь хэн бүртгэсэн бэ гэдэг ингээд нэртэйг харагдана гэсэн. Сургалтын менежер дээр ер нь бол багш нарын бүх бүртгэсэн оруулсан тэр нөгөө материалууд маань ингээд бүрэн гүйцэд харагдана. За тэнгуүтээ хэн гэдэг багш харуулсан бэ гэдэг байдлаар ингээд харагдаад явчихна. Тэнгуүт нь сургалтын менежер тэднээс хүртэл бас авчирчлах бүрэн боломжтой гэсэн. За сургалтын менежерүүд маань татсан шалгалтын материалыг шууд ангид өгч хадгалахгүй, ангид шалгалт авахгүй. Тухайн шалгалтын материалыг арын 3 цаг дээр дараад хамгийн ихний засварлах гэсэн төслөөр дээр донгож ороод хугацааг заавалчгүй оруулж өгөх шаардлагатай. Та хэрвээ анзаарсан бол CMS-с татагдахдаа тухайн шалгалтын материал маань тэг хугацаатай татагдаж орж ирж байгаа. За орж ирсний дараагаар нь засварлахаараа дараа тухайн шалгалтын материал дээр одоо хэдэн минутанд авах юм 40 минутанд юм уу 60 минутанд юм уу гэдгээ тохируулаад засварлах гэдэг төслөөрөө дарснаа таны шалгалтын материал амжилттай хадгалагдана гэсэн. За ингээ асуултуудаас нь та өөрөө ингээ шүүж хараад нэмэхээр бол нэмээ за ингээ болж гэнэ үгүй гэдгээ шалгаад хараад явах бүрэн боломжтой. Үүний дараагаар ахаад миний сангийнхаа шалгалтын сан руугаа дараад ороход ингээд хадгалагдсан буюу рефрешдлэгтэй тийм сэргээгдээд ингээд шалгалтын материал маань бэлэн болсон харагдана гэсэн. Арайхан 3 цаг дээр дарангуудаа шалгалт авах гэсэн сонголтыг таагаад ороход дараах байдлаар ингэж харагдана гэсэн. За ингээ харагдж байгаа тохиолдолд сургалтын менежерүүд маань тийм ээ эхлэх болон дуусах өгнө бол ойлгомжтой. Цаг минутаа нарийн тохируулж өгөх шаардлагатай. Тухайн шалгалтын одоо шалгалтыг хэдэн сарын эдний өдөр хэдэн цагаас аваад хэдэн сарын эдний өдөр хэдэн цагаас дуусгах вэ гэдэг огноог нарийн тохируулж оруулж өгнө. За энэ үр дүн харах огноо гэдэг бол тухайн шалгалтын одоо дуусны дараагаар суралцагчид өөрсдийнхөө одоо шалгалтын материалын үр дүнгээ анализ матрицаа тийм ээ өөрийнхөө
одоо юун дээр нь алдсан бэ, юун дээр нь зөв хийсэн бэ, хэдэн оноотой хэдэн хувьтай гүйцэтгсэн бэ гэдэг бүх дүн үнэлгийг харахтаа энэ үр дүн харах хугацааг тохируулж өгснөөр харж авдаг гэсэн. Одоо чинь бол яг энийг болохоор дуус хогнотой адилхан оруулах юм бол шалгалтаа дуусгаал хүүхдүүд маань үр дүнгээ харж нэгсэн үг. Хэрвээ одоо нөгөө өөрөөр олон ангиудаас ингээ үе шат дараатаагаар ингээ авч байгаа бол энийг ингээд бүх ангиуд дуусны дараагаар огноогоор тохируулаад ингээ харж тохируулж байгаа гэсэн ч болно гэсэн. Тэгвэл энэ хугацаа болж иж хүүхдүүд маань өөрийнхөө шалгалтынхаа үр дүнгээ харна гэсэн үг байх нэ. За тэгэнгүүт нь тухайн шалгалтынхаа материалын нэрийг бол шалгалт авахдаа ингээд дор нь өөрчлөлт явах бүрэн боломжтой. Одоо жишээ нь бол тухайн шалгалтынхаа материалыг тийм ээ олон өөр ангиудад тус туснах юм бол 12-ийн А, 6-ийн А-гаас 6-ийн Б-гээс энэ төргээд ингээд энэ дээрээ бүр ялгаад өгсөн ч болно гэсэн ангиудаа сонгож авахдаа. За тэнгуүтээ энэ зөв хариулт харуулах, бодолд харуулах гэдэг гэх мэтлэгээр энэ сонголтууд юу вэ гэвэл хүүхдүүд маань шалгалтынхаа үр дүнг харахтаа одоо юун дээр нь алдсан бэ, алдсан бодлого нь аль нь зөв байсан бэ гэдгийг нь харах боломжтой. Энд чекээр шийдвэрлэгдэх. Та энийг хэрвээ чеклэхгүй байх юм бол хүүхдээр зөв хариугаа харах боломжгүй, зүгээр зөв буруугаар хараа явагдана гэсэн. Харин энэ бодолд харуулах гэсэн энэ чекийг чеклэх юм бол тухайд нь одоо тэр шалгалтын материалын даалгавар маань одоо хариултын дэлгэрэнгүй буюу одоо бодолтыг оруулчихсан байх юм бол тийм ээ. Хүүхдүүдтэй мэн одоо энийг ингэж хийх хэрэгтэй байсан байна. Ийм дүрм томьёо ашиглаад ингэж үйлдэлүүд нь ингэж хийгдэх байсан байна гэдэг бүр нарийн дэлгэрэнгүй харах боломжтойс эндээсээ нээж өгдөг гэсэн. Хэрвээ бодолд харуулах гэж сонгосон хэрнээ хүүхдүүдээр бодолд харуулахгүй бол тухайн одоо шалгалтын материалын асуулт даалгаврууд нь бодолтгүй байна л гэсэн. Хэрвээ бодолтой даалгаврууд оруулчихсан байх юм бол хүүхдүүдээр харагдаад явна гэсэн. За тэгээд дээрэс нь тухайн одоо шалгалтын юугаан тийм ээ материалаа төгсгөл төвшин шалгалтанд ашиглана гэдэг юм бол энийг ашиглаа явдаг. Харин мэргэжлийн багш нар бол үнэлгээнийг оруулахыг ашиглаа явдаг. Одоо сургалтын менежер бол үнэлгээнийг оруулахыг ашиглахгүй. Яагаад вэ гэвэл тухайн сургалтын менежерүүд маань тухайн ангиуд дээр нөгөө ямар нэгэн байдлаар ингээд сүлгтгон ордог байвал тэн дээрээ үнэлгээнийг оруулахыг ашиглаж болно гэсэн. Нөгөө тухайн одоо өөрийнхөө заадаг хичээлийнхаа үнэлгээнийг буюу сэдвийн үнэлгээг энэ дээрээ оруулж өгөх боломжтой байдаг гэсэн. За тэгэнгүүт нь энэ төгсгөл төвшин шалгалтын энэ хэсгийг нь ашиглах юм бол мэдээж ойлгомжтой тухайн анги дээр шалгалтын тов татагдсан байж ич энэ бол ингээ харагдана гэсэн. Энийг ашиглах юм бол ямар давуу талтай юм бэ гэвэл тухайн шалгалтыг одоо төгсгөл төвшин шалгалтыг ингээд цахимаар сахиан байгуулах юм бол хүүхдүүдийн маань гүйцэтгсэн дүн үнэлгээ гүйцэтгэл маань шууд энэ шалгалтынхаа үнэлгээн дээр шивдээд ороо явчихна гэсэн автоматар. За хэрэг үгүй зүгээр одоо сургууль дотроо ямар нэгэн нэрэмжит тэмцээн уралдаан, олимпиад, аль эсвэл нөгөө төвшин тогтоох шалгалтыг ингээд сургуулийн удирдлагын зүгээс нь зохион байгуулж байгаа тохиолдолд бол энийг ашиглахгүй гэсэн. Шууд эндээсээ ангиа сонгоод хадгалт төвчлүүд дарснаар таны шалгалтын материал ангид өгөгдөөд тэндээсээ үр дүн анализ матриц дүгнэлт бүх юмудаа авах бүрэн боломжтой болно гэсэн. За энэ мэтлэнгээр ингээд сургалтын менежерүүд маань шалгалтыг зохион байгуулах бүрэн боломжтой байгаа. За шалгалтынхаа материал хэсгээс ингээд шалгалтаа өгчих юм бол материал нь ийм ногоон өнгөтэй харагддаг. Тэгээд юуныга шалгалт гэсэн хэсгээс дарангууд таны өгсөн шалгалт харагдаад гүйцэтгэн суралцагчдаа та өн дээрээ шалгалтын дээрээ дарж ороод дүн гүйцэтгэл анализ матриц харах бүрэн боломжтой байгаа гэсэн. За иймчлэнгээр ингээд ажиллаа явдаг. За шалгалтын материал бүрдүүлдэг дээр бол яг багштай адилхан учраас багшийн шалгалтын материал оруулдаг тэр заавар зөвлөгөө видеог та бүхэн маань үзэх боломжтой шүү. Өөрөөсөө одоо яг нөгөө багшийн яг нөгөө ажилтдаг тэр хэсэгтэй адилхан гэсэн учраас би эндээс заавар зөвлөгөөг энэ хүрхэд өндөрлүүллээ. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.